Монгол Улсын ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу үндэсний бичиг соёл номын өдрүүдийг 5 болон 9 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Бямб 8 гарагт тэмдэглэдэг. Үндэсний бичиг соёл номын өдрүүд 37 дахь удаагийн номын баяр Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор зохион байгуулагдаж байна. Номын баярын үеэр иргэд хүүхэд залуучуудын номтой нөхөрлүүлэх эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа нийтийн уншлагыг дэмжин сурчлах зорилгоор номын үзэгслэн зохиолч уншигчдын уулзалт, гадаадтуудын хэвлэлийн газруудын уулзалт, номын маркетинг борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, байгаль экологийн 50 номын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг. Эрхэм хүндэт уншигчид номын нөхдөө эрхэм хүндэт их хэлэл үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч өвдөн уламжилж түгээн дэлгэрүүлэгч нараа эрхэм хүндэт ном бүтээл туурагч хэвлэл нийтлэгчтэй та бүхэндээ номын баярын мэндийг өргөн төшүүлье. Номын утга бол далай мэд хүн, тэнгэр мэд дагуу, газар мэд дуужин учир ном унших нь дэлхийгээр аялж далайд шумбаж тэнгэрт дүүлэн нисэх мэт адилгсан энэ үгээр өнөөдрийн номын баярыг албан ёсоор нээснийг мэдэгдэе. Номын баяр маань жилээс жил өргөн дэлгэр болж байгаад баяртай байна. Та бүхэндээ номын буян цагаан буян үргэлж дэлгэрч Монгол хүн бүрийн энэ гиган оюун дэлхийд засарч байхын үзэлтэй өрөөдийг өргөн төшүүлье. Номын баяр нь номын зохиогч, хэвлэл нийтлэгч, уншигчдаа урамшуулан дэмжих зорилгоор хаврын баярт номын сайн нөхөр шагналыг, намрын баярт мэрэгэн ном цомын эцэстийг тодруулдаг уламжлалтай. Хаврын номын баярын нээлтийн үеэр 2 томоохон шагнал гартуулдаг. Энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог уламжлалт тогтоод 4 дахь шилдээ хутаж байгаамаа. Нийслэлийн задаргааны тамирын газрын нэрмжит номын грант шагнал юм. Энэхүү шагнал нь нийслэлийн хүүхд залуусын дунд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, үйлсэд оруулсан хувь нэмэр, ном бүтээлийг олонний хүртэл болгож сурчлан таниулах ажил, хотын хөгжлийн төлөө тойрволсон бүтээл зэрэг үзүүлэлтийг гол шалгуур болгож, цаашид бүтээж тойрвохыг нь урамшуулан дэмжиж 3 сая төгрөгийн тэтгэлэг олгож ирсэн бол энэ удаагийн номын баяраас дүнг 5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Энэ удаагийн номын баяр бас сайхан болж байна. Жил болгон ер нь зохиолчдын хувьд, уншигчдын хувьд хамгийн баяртай жаргалтай өдөр нь номын баяр байдаг. Тэгээд энэ удаад би өөрийнхөө Year to Remember буюу 52-7 хоногийн туршид шинэ зүйл суралцсан тэмдэглэл болон Girl in My Mirror өөрийгөө олох аяллаа тэмдэглэл гэх 2 номороо тэгээд нэг Talk Therapy гэдэг тэмдэглэлийн дэвтрээр оролцож байгаа. Хаврын номын баярын үеэр орон даяар шалгаруулалт явуулж олгодог шагнал нь номын сайн нөхөр уралдааны шагнал юм. Энэхүү шагналыг 2022 оноос эхлэн олгож байгаа юм. Шилдэг ном, шилдэг хэвлэлийн газар, шилдэг уншигч, насан туршигч, шилдэг номын сан, шилдэг уншигч хүүхэд, шилдэг уншигч анги номинацаар шалгаруулж олгодог юм а. Энэ удаагийн баяртай Орос улбаны улс, Бүгд найрамдах Хятад улс, Бүгд найрамдах Солонгос улсаас зохиолж хэвлэн нийтлэгчид ирж оролцож байгаагаараа онцлогтой байна.